За Чибүрэн сайдаас нэг асуулт асууя гэд. Өмнөх сайд байсан ардын намын эрх барих засгийн газартуудад ажиллаж исэн мөнгө сайхан сайдтай таавал эрүүл мэндийн бодлого, хэрэгжилт, хөрөнгө оруулалтын асуудал. За магадгүй даатгал гэдэг маш олон асуудал дээр эрсдэс байр суурьтай байсан. Тухайд бол би гайхаж ирсэн. Монгол Улсын эрүүл мэндийн бодлогод эрх баригч засгийн газрын гишүүд нь том зүтгэлтнүүд нэм хоёр өөр байр суурьтай байдаг нь ямар сони юм бэ гэдэг. Тухайлбал Монгол хүний одоо эрүүл амьдрах, хувь заяа, салаа замын үзүүртэй юм шиг санагдчихсан байхгүй. Тэгэхээр өмнө шүүмжилжсэн сайдынхаа бодлогыг та ямар зарчмын асуудал дээр яаж өөрчилж явж байна вэ? Ямар хугацаанд өөрчилсөн бэ? Өөрчлөлт гарсан салбар, чиглэлүүд байна уу? За магадгүй жилийн дараа ч юм уу өнөөдөр 11 сарын 4, дараа жилийн 11 сарын 4-нд магадгүй Facebook санууллаад би танаас дахиад асууж магадгүй засгийн газар хэрвээ наслал. Тэгэхээр та нэг юм хэмжсэн нэгжтэй. За яг өмнөх засгийн газрын одоо эрүүл мэндийн бодлогыг шүүмжилж ирснийхаа юуг нь яаж өөрчилсөн талаар та бодиттой үр дүн гарсан талаар эсвэл хугацаа нь одоо арай болоогүй гэдэг юм уу? Энэ талаар нэг тодорхой хариулт өгөөч гэдэг. За Чимбүрэн сайд хариулна. За Гамбатар гишүүнд хариултынхаа өмнө нэг зүйл хэлчихье. Ер нь бол альва нэг үжил бодол зарчмын нэг зөрүүтэй саналуд бол байна. Энэ бол одоо хэнд ч байдаг зүйл. Ялангуяа ижил мэргэжилтэй улсуудад бол хөгжлийн бодлогоо гарцаад гаргалгаагаа бол янз янзаар тайлбарладаг хаа. Тийм учраас энэ бол зөвхөн одоо үжил санааны хэрэгжүүлэх арга замын зөрчилдөөн болохоос болоод энэ хувь хүнтэй холбоотой ямар нэг асуудал байхгүй гэдгийг хэлчихье. За нэгт жишээлбэл эрт илрүүлэг илүү оновчтой байх ёстой гэдэг би бол байнга ярьдаг. Өчигдөр би бас ардчсан намын бүлгийн хурал дээр энийг олон удаа хэлсэн. Ер нь эрт илрүүлэг гэдэг маань оновчтой бага зардлаар өвчнийг эрт үед нь онцлох аргаа хэрэглээд тэгэд илрүүлсэн усудаа эмчлээд тэр нь эдгэрдэг байх ёстой. Энэ тогтолцоог хийх ёстой гэдгийг хэлээд эрт илрүүлгийн сая одоо тогтолцоог өөрчлөө зогсоогоод эрүүл мэндийн үжлэг биш эрт илрүүлэг байх ёстой шүү гэдгээр өөрчилж байгаа. Тэр дотроо хор тавдар тэгээд даралт ихсэх өвчин чихрийн шижин чиглэл бид одоо эрт илрүүлэг илүү оновчтой хийж нөгөө амьдас эрсдэх өвчнүүдийг илрүүлэх нь чухал юм а гэдэг дээр. Хоёр дахь асуудал бол даатгалын. Саяны яриад байгаа нөгөө хяналтын тогтолцоог илүү оновчтой болгоё. Даатгалыг илүү бие даалгая. Эрүүл мэндийн яам одоо нэг худалдаа авахч гээл эсвэл нэг одоо худалдаж аваад байгаа ч юм шиг ийм тогтолцооносоо бид салаад илүү корпоратив байдалтай бие даасан жинхэнэ одоо эрсдлийг даадаг ийм сан байх гэдэг асуудал дээр зөрчилтэй байсан, саналаа хэлж байсан. Одоо энийг хэрэгжүүлэхээс сая одоо засгийн газраас тогтоолын төслүүдэд хүртэл бэлдээд ингэ байж байна. За гурав дахь асуудал бол би эмийн чанарын асуудал төр хорооны хүртэл үйл ажиллагаа ахалж явсан. За энэтэй холбоотой бид эмийн хяналтаа дээрээс нь одоо жижиглэнгээр эмийн сангуудад зарж байгаа эмийн худалдааг хүртэл оновчтой болгох тухай нэлээдгүй ярьдаг байсан. Одоо өнөөдөр бид бас нэг эмийн хяналтыг баримт 5.0 систем дээр та гар утсаараа ороод баримтлага ороод дуртай эмээ хайхад таны эргэн тойрон ойр хавьд ямар аптект ямар үнээр зарж байгаа гэдгийг гараад ирнэ. Энэ бол эмийн үнийг өсөлтийг хязгаарлаж байгаа том бодлого шүү. Та энийг бүр зориуд орж үзээрэй. Тэгэхээр ямар эмийн зөрөөтэй эмнүүд байдгийм байна. Яаж би авч болох юм бэ гэдэг одоо шууд харах нь шүү дээ. Тийм ээ? Баримт 5.0 шүү. За дээрэс нь бас захим системээр ороод үзэж бас болж байгаа. За тэгэхээр бид бас эмийн чанарын асуудлыг бас ярьж ирсэн. Чанарын одоо лавлгаа шатлалын том одоо лаборатори. За энийг бас одоо мөнгө сайхан сайд багтаас өөрөө эхлүүлсэн ажил байгаа. Энийг өргөжлүүлээд явж байна. Чанарыг шалгадаг лабораторио чадварчуулах асуудал бол нэлээдгүй ажил болж явж байгаа. Энэ ажил одоо хийгдээд явж байна. За мөн одоо дараагийн чухал зүйл бол одоо эмийн үнийг боломжоор нь буулгаж улам чанарыг сайжруулах юм тогтолцоо. Тэр ч утгаараа бас одоо хууль батлуулсан. За энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлэх ажил явж байна. За мөн одоо нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль батлагдсан. Энэ одоо урьдчилан сэргийлэх эрүүл амьдрах